Цохиолог бичсэн Рамата. Хулгай массажны газарт гарсан хүн амны хэрэг. Энэхүү цохиол нь насан туршигч нарт зориулсан тул 18 нас хүрээгүй бол үзэхгүй байхыг сануулъя. Мөн манай YouTube дээр ихэд өрмийн дагуу зарим нэг ил дуу чимээний эффектийг хассан байгаа тул та цохиолыг бүрэн ихээр нь ямар ч таналтгүй хүлээн авахыг хүсвэл Mbook application дээр худалдан авна. Нэгэн өндөр барилгын Б1 давхарт барилга Бүрд Спа гэх газар руу тэд орлоо. Хөөдөнд нь тарган эмэгтэй суух бөгөөд тасны сэтэл бохин зажилсан чигээрийн хоёр бисгүүдийг гар барин мэдлээд. Оцаар ирсэн хүн би байна. Ерөнхийдөө би энэ ажлыг хариуцдаг юм. Гэдэд эднийг толгоноос нэглээд хөл хүртэл нь нэвж шувд ширтлээ. Дажгүй сайхан охид байна. Өмнө массажны газарт ажиллаж байсан дуршлаг бий гэж асуулаа. Хариуна сувда хоёр зэрэг шахуу толгоос ихсэрлээ. Дарган эмэгтэй бохин амнасан авч хогийн савнд хийгээд ааш шалхан тэднийг даллаж өрөөнд өрлөө. Амралтын өрөө гэсэн бичигдээ тус өрөөнд игнүүлэн барилуулсан 5 орноос өөр тавилга гээд байх юм үгүй. Ерөнхийдөө хийх ажил ойлгомжтой. Ирчүүдэд альжаа тайлах массаж хийж өгнө. Та хоёр ямар нэгэн туршлагагүй болохоор гэснэ. Ингээд та хоёр хэзээ нэсэглэн ажиллах боломжтой вэ? Хэмээн асуув. Бид хоёр оюутан л та. Хичээлээ завж чөлөөгөр ажиллаж болох уу? Гэж ариунаа сөргүүлэн асуулт тавихад болно. Манай ихэнх охид оюутан. Хичээлийн зохицуулаад л ажилладаг юм. Гэл ариунаа. Тэгвэл бид хоёр маргаашнаас эхлээд ажиллахад бэлэн бай. Цагийн өөр гаргана үсттэй. Гэж дахин асуулт тавихад дарган эмэгтэй үлмэдэг жуумалцаад. Тэгнэ. Би цагийн өөр гаргана. Тэгвэл маргаашнаас эхлээд сургалтанд тамрагдана. Тэгэд 3 хоногийн дараагаас л анхны үйлчлэгч аваад эхэлчихэнтэй. Цалин 7 нүгрээр бодно. Амрагоцтой. Мартах шаглаа. Та хоёр өөрсдөө хож нэр бодж олоор. Монгол нэр шүү. Өөрчлөлж буй залуучуудаа та нарын жигнэр хэмээн бодогдохоор тийм сайхан монгол нэр шүү. Хэмээн хэллээ. Одсон ч үгүй сувда ариун хоёр сонгосон хож нэрийн тархан бүсгүүд хэлж бичүүлээд гэрээ багууж гарын үсэг зурлаа. Сувда ариун хоёр гэртэн ирээд тус бүр сарын 5 сая төгрөгийн орлоготой болгоно хэмээн баясан дэвгцэж тэмдэглэх хэрэгтэй хэмээн шийдэж вино уугаад амарцгаалаа. Сувда хичээлээрээ баахан үргэлж арай ядан хичээлийн цагийг дуусгаад ариунтай болцсон газрын уулзаж тэд шинэхэн ажил дээр ирлээ. Өнөөг тарган эмэгтэй тэднийг нэмсгэлэн угтаж нэгэн өрөөнд оруулаад. Одоо та хоёрт башлах өхөр сайсраа даваарай. Амжилт. Хэмээгээд гарч чадлаа. Төдөлгүй цагаан халаад өмсөн өндөр туранхай бүсгүй өрөөний халах бол хомштой нисээр орж ирлээ. Тэрээр өөрийгөө гэрлээ хэмээн танилцуулаад сувдаа руу цаан. Чи хонгороо байхаа. Тэгэхэд сувдаа толгой тохилоо. Гэрлээ ээлдгээр нэмсэглэж ариуныгийн дэргэд ирж зүгсаад. Жимсээ мөн бидтэй. Гэлээ. Ариуна өөрийн хож нэрийг сонсоод бацсан чинь хараа тэнийг нэр сонгочихсон байна. Сольж болох уу? Гэж асуухад гэрлээ айлгүйхэн инээгээд. Гоёл нэр вэ штэ. Ирчүү тиймэрхүү нэрэнд дуртай шүү. Гэв. Гэрлээ ариунаг орон дээр хэвдгийг хүслээ. Мэдээж хамаг хувцаанд тайлж нүцгэн хэвдгийг хүссэн хэрэг. Ариунаг хүсэлтийг нь ёсоор болгон орон дээр хэвдлээ. Гэрлээ халаадаа тайлахад мөн нүм нүцгэн байх бөгөөд орон доор савта тус гарган ирж ариунагийн биеийг тосолсноо дараа нь өөрийнхөө биеийг тослон бие дээгүр хулгам хөдөлгөөн хийнген ярина. Энэ бол ерөнхий хулгай массаж. Сайн хараад аваарай. Мэдээж үүнээс өмнө та хоёр булчин суллах зэрэг алжаал тайлах энгийн массаж хийн. Цэгэн барай, халуунчуудад тавих үйлчлэгч бий. Эднийг дараагийн сургагч өхөн зааж өгнө. Би хамгийн гол массажийг үзүүлж байна. Гэрлээ сувдагч мөн адил хувцаанд тайлахыг хүслээ. Сувдаа хувцаанд тайлахад за одоо жимсэлтэр голоож үзэлтээ. Гэв. Бүдэн 2 цагийн сургалтын дараа гэрлээ тэдэнд онцгсон үнэлгээ өглөө. Мэдээж та хоёр шиг би царай зүсэтэй өгдөд өөрчлөлөгчдөд дуртай байх нь дамжиггүй. Явандаа тэгээд суралцаа дэлгэц ажил тэрхээр байнгын үйлчлүүлэгчтэй болчихно. Энэ зэрэгтэй гулгаа бол хангалттай. Ихэнхийн сааж хэлхээс өмнө тавьчихдаг юм. Дуу хоолой хамгийн чухал шүү. Гулгаж байхдаа чихэн дээр нь тачаангууд хургатал зарим тавьчихдаг юм. Гэрлээ цааш үргэлжлүүлж. Ирчүүд нэмэлт үйлчлэгээ байгаа юу гэж асуудаг. Тэр нь мэдээ сэгсэхүү гэж байгаа. Манай тим юм байхгүй болохоор санаа зовлдог. Янз бүрийн ааш авиртай хөвсөн залуу хүмүүс орж ирнэ. Аль болох ээлдэг харилцах хэрэгтэй. Асуудал үүсвэл өрөөнөөс шууд гарч ресепшн тандараа. Энэ хилээд гэрлээ өрөөнөөс гарч явлаа.
Ариун Совда хоёр биеийн рүү гарч инээлдэв. Хоёр хоног тэд бүхэлсрүүлдэн авч дууслаа. Амрах өрөөнд хоёул хүзэр тоглож суухад тарган эмэгтэй орж ирээд. За, өнөөдрөөс та хоёр өөрчлөлөж авна шүү. Гэж хэлээд гарч ирлээ. Бодсон ч үгүй сайхнаа химэх жижигхэн бороохон гүйж орж ирв. Пагма гэж дуудаж байна. Гэж хэлээд мөнгөсээр явж атлаа. Хоёр бүсгүй октын өрөөнд орж ирэхэд Пагма дэлгэц рүү зааж. Энэ дэлгэцээр өөрчлөлтийг харна. Хэрвээ таньдаг хүн байвал мэдээж гарахгүй. Өөдөнд 30 иргэн насны нэгэн залуу зогсож байх бөгөөд Совда Ариун хоёр танихгүй гэдгийг хэлэхэд Пагма "Алив, тэгвэл намайг дагаад яваарай" гэж төглөө. Тэд Пагмаг даган өөдний хэсэг тавьчлаа. Тэнд 3 охин зогсож байх бөгөөд өнөөх залуу чингүүрэн доор ширтэж байснаа хардсан дөнгөж өргөсөн болоод Ариун руу зааж. "Энэ охиныг ав" хэмээн төгжчин хэллээ. Пагма "Жимсээ, өөрчлөгийг бэлдээрэй" хэмээн чангаар хэлээд өнөөх залууд хандаа. "Та намайг дагаад явна уу?" Гэлээ залууг дагуулan ховцны шүгэ байлах хэсэг рүү явлаа. Энэ өрөөнд сандарч твдсэн Ариуна амрах өрөөнд орж хэрхээ гэрлэгээс асуувал. "Зүгээр тий. Энэ залуу анх удаага л үйлчлж байгаа юм шиг байна. Тиймээс туршлага болно. Бидний санаацаа" хэмээн зөвлө. Совда найзыг нь тавьшруулж хараарсан тэвэрлээ. Тэгтэл сайхна дахин гүн ирээ. "Хонгороо, октын өрөөнд очиорой. Дахиад нэг үйлчлэгч ирлээ" гэдэг буцаж иргэлээ. Гэрлээ яштай энэсний. "Өнөө шинж хүн ихтэй байх бололтой. Баасан гарагч халуухан шүү" гэд Ариунад амжилт үзүүлээд өрөөнөөс нь гарлаа. Совда найзын гараас сатхан "Амжилт найз минь" гэж хэлээд гэрлэгийн араас сурталлаа. Ариунаг массажны өрөөнд ороход ичимхий залуу альчуурын хажуудаа тавьчихсан орон дээр сууж байлаа. Ариунаг хараад сандран огцсон ирэхдээ золтол орноос унчихсангүй. Ариуна чимхий залууг доош харж хэвтхийг хүсээд толгороос нь эхлэн барьж эхэллээ. Гэрлэгийн заасны дагуу бүтэн биеийн бариган хийж дуусаад чимхий залуугаас "Та бом тавиулах уу?" гэж асуухад заадах нь хариу хэлсэнгүй. Ариуна "Эсвэл шууд гулгах уу?" гэж дахин асуулт тавилаа. Чимхий залуу толгойд өглөө. Ариуна халаадаа тайлж нүцгэлхийг ханны талент харсан залуу дээш харан хэвдлээ. Түүний зүрх айсан туулайх шиг цээжийн төрөн оволцож байв. Ариуна инээмсэглэн биеийн туслаад эжимхий залуугийн бие дээр тос асхан алхуурхан тослоо. Хамаг биеийн чангалсан залуу хамар амарaan зэрэг амьсгалж дагжин жижиг эхлэхэн тэр. Ариуна түүнээс "Дараад байгаа юм" гэж асуухад мөн л хариу хэлсэнгүйдээ дээрээс нь халуун биеэрийн нөмөрлөн хэвлээ. Эжимхий залуугийн гар өрөн ирэхгүй Ариуныгийн хөхийг тэмтэрч хилээрийн хүзүүгэн долох хайдав. Ариуныгийн гижиг хурж дээд шүндийн суугаад хөвжирсэн бэлгэрэгтнийг нь ил бихийн төдий залуу дур ханчих. Эзэн залуу альчууран авч биеийн нөмөрлөд өрөөнөөс нь бушуухан гарч явлаа. Энэ үед хажуугийн өрөөндөө Совда 30 насны үйлчлэгч залуугийн биеийг нь нугаж байлаа. Нугаалаад дуусны дараа залуу Совдаг дээрээс нь доош сайтар ажиглаад нэрийг нь асуулаа. "Хонгороо" хэмээн хариулахад "Жинхэнэ нэр чинь хэм бэ?" Совда илдгэр инээмсэглэж "Миний жинхэнэ нэр Хонгороо" гэж хариулахад "Массажны өрөөнд ороод хүлээж агараа" гэж хэлээд гарлаа. Совдаг массажны өрөөнд орж ирэхэд өнөөх залуу орон дээр завлан сууж байснаа босож Совдагийн гараар садах. "Гарч яагаад ингэтлээ дарж байгаа? Чи сайн ажилд орсон уу? Би чамаас бусд бүх өгтөөр өөрчлөж байсан" гэж хариуллаа. Совда чимээг хүн толгойд өгнө. Залуу олон жил эзгүй арал дээр газаж хэн нэгэнтэй ярилцахын туйлын хүслэнд давтсан луга амхуурай байсангүй. Совдагаас сэлдвийг шалгааж өрийнхөө тухай худал үнэн баахан зүйл ирнэ. Совда хувцаанд тайлан голгож эхлэхэд залуу царайг нь харахыг хүслээ. Совда аль болох залуугийн нүдрөө эвцлэн ширдэнгээ гулгахыг хичээ. 20 минут гулгасны эцэстээ сайн нэг дууслаа. Тэрээр Совдад талархсан илэрхийлж "Чи яста төрөлхийн авьяаслаг гулгаач юм байна. Удахгүй дахин ирнэ" хэмээн гарч хөтлөө. Совда түүний магтаалыг хэрхэн хүлээн авахаа мэдсэнгүй. Дэмэл инээмсэглээ. Цохиолог бичсэн Арамата. Гулгай массажны газарт гарсан хүн амны хэрэг. Энэхүү цохиол нь насан туршигч нарт зориулсан тул 18 нас хүрээгүй бол үзэхгүй байхыг сануулъя. Мөн манай YouTube дээрх дөрмийн дагуу зарим нэг ил дуу чимээний эффектийг хассан байгаа тул та зохиолыг бүрэн ихээр нь ямар ч таналтгүй хүлээн авахыг хүсвэл MP application дээр худалдан авна.